метр 90 гарцсан амар бэкбиттэй жүжигчин залуу маань хөршөө зодлоо гэдэг сенсац сэвгцээ. This kid's here, man. Амар зодсон байна ер нь мань. Хөрхий залуу маань энэ зогсож байгаа байхгүй юу? Одоо тэгээд жүжигчин Alan Ritz дээрсний одоо харъя та. Хөрхий юм та. Даач яв да. Самбацны үзэгчтэй Amiza Reviews пэйжийн ард нь хөтлж явуулдаг Amiza сүүлийн 6 жилийн турш Dude with кино гэдэг нэрээр кинотой холбоотой сэдвээр дан бичвэр бичиж нийтэлдэг байсан бол өнгөрсөн намраас хойш өөртөө ребрендинг хийгээд Amiza Reviews болгож өөрчилсөн байгаа. Зэрэг бичвэрийнхаа агуулгадаа шинжилэлт оруулаад жоохон өөрчлөх гэж бас зорьсон. Тэгэд сүүлийн 2-3 сарын өмнөөс дан гац бичвэр бичгээсээ гадна киноны тухай ярьдаг тийм ютубер болъё гэж шийдсэн байгаа. Ер нь анхан шатны бас байгаа. Оюукийн хилдгээр бол ер нь амаргүй байна. Бас өөртөө ярина гэдэг ч бас айгүй сонирн байт юм байна. Хэдийгээр яг мэддэг сэдв ч гэсэн бас өөртөө ярина гэдэг бол бас юу байт юм байна. Манайхан тэгээ ойлгоорой, бас дэмжээрэй. Эдит медитал дээр бас дөнгөж сурж байгаа шүү. Өнөөдөр тий манайхан лайк болон subscribe бити мартаарай. Сэтгэлээ санал бодлоо бас чөлөөтэй хуваалцаарай гэж хүсье. Учир нь сошиалын алгоритм байдаг. Миний бичлэгэн дээр хэр зэрэг хүмүүсийн хандлт ирнэ. Тэр хэрээрээ бусад хүмүүст миний бичлэгийг харахаж тэгээ цаашид миний хийх бичлэг контентууд маань бас эргээр нөлөөлөх болно. За тэгэхээр өнөөдрийн сэдв бол манайд ч гэсэн хамааралтай сэдв байгаа. Мото ундаг хүмүүс маань бол ер нь заавал биедээ камертай байх ёстой болсон юм байна. Манайд бол одоо зөндөө янз бүрийн хэрэгүүд сонсдог шүү дээ. Амар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс бол айгүй их байна. Бас жинхэнэ эрэгтэй Karen буюу Ken гэж яг чухам ямар хүн байдیں۔ Яадын эдийн талаар бол яг жинхэнэ үзүүлнэ бодит кейс дээр. Хэдийгээр энэ үйл явдал өнгөрөөд 3-7 хоноглоо босон байгаа ч гэсэн одоо ч гэсэн ярианы сэдв болоо л байна. Харин Монголд бол нэг ярихдаггүй байгаа болохоор ер нь энэ сэдвийн талаар сөгөж ярихаар шийдлээ. Хэргийн эзэн бол жүжигчин Alan Ritz байгаа. За тэгэхээр Alan Ritz яатсан бэ гэхээр метр 90 гарцсан амар бэкбиттэй жүжигчин залуу маань хөршөө зодлоо гэдэг сенсац сэвгцээ. Тэгэхээр энэ хэргийн талаар ярихаас өмнө Alan Ritz гэж хин юм бэ гэдэг талаар мэдгүй үзэгчтэй бол товчхон танилцуулчих гэж бодож байна. Манай нэр бол бүр 20-той байхдаа л 2003 оны American Idol-аар орж ирсэн юм байлээ. American Idol дээр яг яаж ирсний талаар хамтдаа үзцгээе. Before he was breaking bones on screen, he was breaking hearts and Чиг нөгөө анхны American Idol амар тренд болчихсон үе басна Simon эдэртэй. Season 3 of the iconic singing competition back in 2004. At just 20 years old, you are the apple of my eye. Oh. Forever. Яах вэ бас гайгүй дуулчт юм шүү дээ. Нэгдүгээр шатал давцсан юм байлээ. Тэгээд арайч төрүүлэг баг. За тэгээ мань энэний араас бол бас ингээл жижиг сэжиг амар олон кино бас зурлуудад бол ингээд тоглолцсон юм байлээ. Энэс яг онцлог нэг 3-4 ил нэрлэлчэд бол Smallville гэдэг нөгөө Superman-ийн зураг байдаг. 2005-6 онд л гарч ирсэн баг. Тэрэн дээр Aquaman-ы дүрээр нэг 4-5 анги бол орж гарч тоглосон юм лээ. Тэгээ манер яг жинхэнэ өөр яг нэрийн утас болсон телевизийн зураг болох Blue Mountain State гэдэг Америк хөлбөмбөгийн тухай бас амар тийм хөгжилтэй гоё тинейж комеди гэх юм уу. Тэрэнд бол Ad Castle гэдэг жинхэнэ cool тийм funny дүр байдаг. Тэрүүгээр бас Америкт бол нэлийн алдартай болсон. Монголд бас Univision дээр байсан баг. Нэг хайлт би бол үздэг байсан. Тэрний дараа болохоор Мэлхийн Ninja дээр бас манер тоглосон шүү дээ. Рафаэлийнхэн дүрд нь Megan Fox дээр тоглодог. Тэрний дараа бол жинхэнэ яг дэлхийд даяар өөрийгөө таниулж эхэлж байгаа Jack Reacher-ийн дүр буюу Reacher гэдэг телевизийн цуврал байгаа Paramount-ийн хийдэг. За манайхан бол Tom Cruise-ийн Jack Reacher-ийн киногоор мэдэх бах нэг 2 англи ав гарсан баг. Яг Jack Reacher-ийн зохиол нь бол бүр метр 90 давцсан бит залуу байт юм л. Зохиолынхын дагуу жүжигчнээ хайжсэн. Манай Alan Ritz бол метр 90 давцсан болохоор яг дүр нь оновчтой таарсан. Мань үнжс яг энэ дэр бол жинхэнэ аим гоё тоглолтог. Яг Reacher-ийн цуврал нь ч гэсэн нэлээд сайн хөмжлөгчдийн үнэлгээг доор харуулчихна. За тэгээ сүүлд Netflix-ийн War Machine дээр бас мань өөрөө тоглосон. Тэгэл одоо ер нь алгадаг хөө юу Fast and Furious мөрч дээр ч орсон шүү дээ. Тэгээ жинхэнэ нөгөө тренд болж байгаа супер од болж эхэлж байгаа жүжигчин. Тэгтээ одоо юу гэдгийг ингээл амар од болж байгаа ингээл томорж байгаа хөршөө байж явж зодоод байгаа юм болов уу гэхээр бас амар эргэлзээтэй.
Яагаад тэгэхээр нөө мань үуч YouTube дээр өөрийнхөө хүүхдүүдтэйгээ хамт сайн хүн байх талаар контент хийгээ явдаг. Христийн бас нэлээд бас шүтлэгтэй билээ. Тэгээ бүр ингээд эргэлздэг байхгүй. За энэ залуучуудаа хүмүүс зүв байх, сайн байх талаар яриад дөө мөртөө юу хүн амтан барьж яваад зодчихвоо. За тэгээ хэдүүлээ тэр яг юу болсон талаар бичлэгийг хамтдаа үзэж эхлэе. It started on Saturday morning when, and I'm an experienced motorcycle rider. I've been riding bikes all my life. За өстө насаараа л дугуй мотоцтой өстө унж өссөө одоо ч ундаг гэж ярьж байна. Street bikes and etc. But I didn't know who it was. Тэгээ хин гэдгийг ч танихгүй байсан. Тэгээ маахан бол энэ TMZ гэдэг одоо энэ бичлэг бас тэгээ TMZ-гийнхэнд бол ер нь хитгээд ер нь бас эргэлзээтэй. Манайхаар ер нь барыг заригдаа ер нь. And I sort of like flippantly sort of said, "Guy, do you, like." Гэхдээ яалчгүй бичлэгийг үзэхээр хитэд байха балбуулсан л та. Шинж. He was quite away. And I said, "Can you just slow it down, please?" And then there are numerous people in my neighborhood who caught all of this on Ring doorbells of him speeding through the neighborhood. And on Sunday, when I was cleaning my bike outside my house, Асын бүтсэнд мотогоо цэвэрлээл арчмарчаа байжсэн чинь. he rode past once, twice, and on the second time, I walked out in front of him and I said, "You've got to stop. Someone's going to get hurt." And it escaped. Тэгээ нэг ингээл тойроо явсан юм л да гэрийнх нь урдуур нь. Тэгээ хүүхдүүдэд дагуулцтай амар хурдтай дуу гаргаал бүр. Дахиад хоёр дахь дээр нь төрөд ирэхээр нь одоо ч болно. Хин нэгэн айгүй л гинтэж бэртэн шүү хэлсэн юм байна л да. Escalated quite quickly from there. I did push him because he was coming towards me on his bike. He did it again for a second time. I pushed him a second time. Тэгээл чинь би түүнийг түлхсэн. Яагаад тэгэхээр тэр миний урдаас дахиад өрөөд ирсэн. Тэгэхээр би түүнийг түлхсэн. Тэгээ босч ирээ дахиад дайрах гэхээр би дахиад ингээд түлхсэн ингээд хэлж байна. I think the second time he got off his bike and kicked the crap out of me. And you can see he hit me in the back of my head. I went to the ground and covered myself. Тэгээ яг хоёр туудаа түлхсний дараа олж намайг бол crap out of me гэдэг амар зодсон л гэж. Нялга авсан гэдэг. Тэгээ энэ тухмахныхан тэр шарах сориуд харж байх. I've had such a shitty day today, and I don't wish the guy any malice or ill will, but we just don't. Би бол ер нь ямар нэгэнтэй амар маргаан бүрст амар юм хүцээгүй тэгэл өстөө нэр навшгүй өдрөл боллоо. People riding through neighborhoods like this, and I just decided, I'm take a stand because someone else has to, because it's going to end up way worse than it could. Хотгон дундуур ингээл амар хурдтай ингээл явгаал амар аюултай байдал үүсгээл энэ байдлын бол эсрэг өстө зогсоё гэж бодсон гэж ярьж байна. Манай эхний дугаарыг спонсороор Funky Tire дэлгүүр хамтран ажиллаа. Тус дэлгүүрийн хамт олон баярснаа илэрхийлье гэдэг өөртөө хэлэх нөхгүй. Энэ миний ажлуудыг дэлгүүр байгаа. Загвар болон үнийн хувьд бол том боломжийн манай аяг 13 дугаар орлын Central Mall хурд орлын ажлын Tara Center-т байрлаж байна. Энэ хажуугийн QR-ыг хөшүүлээд манай сошиал хуудсыг дагаарай. Тэгээ энэ бичлэгэн дээр нь бол цагдаа нар ирээд цагдаа нар чи би дээр камер тавьж байгаа шүү дээ. Тэгээ шууд ингээд хэргийн талаар асууж байгаа байхгүй юу болсон яасан ингээд. Green Kawasaki, like jazzing the revs, blah blah blah, and I was like, dude, come on, Yeah. like there's kids rolling around all day. We don't need you doing 40, 50 miles. Тэгээс ногоон Kawasaki унцсан амар ингээл тэ бүр дуургаал ингээл дахиад явж хахт нь. За хөгшөө бололтоо энэ хүүхдүүд ингээд тоглож штэ гээ. Now and he Right. flips through the birds. I'm like, yeah, whatever. There we go. So anyway, I rolled my bike out this afternoon to clean it up, and he comes through the neighborhood, full revs with two kids on, I think, e-bikes. He goes up the hill, comes back down. I walk out and stop and say, hey, guy, dude, you got to stop. You got to stop, like in these. Right. Тэгэл за хөгшөө тэ чи зогсох хэрэгтэй тэ хин нэгэн биштэн. So he hit his brakes hard because I was like trying to stop him. I was like, he falls off his bike, he gets up and he starts wailing. You can see this. He starts wailing on me. He needs medical attention. No, fuck, no, that's all right. So then I like, he gets back on his bike and I'm like, he starts getting like fresh air. Like I push him back, he gets back up off his bike and then like beats the out of me. I saw everything. I didn't Okay. push back, but he's like going. There's kids here, man. Гэхдээ ер нь амар гомдоцсон юм байна. Амар зодсон юм байна ер нь мань уу. Тэгээ ийм насны хүн уйлна гэдэг чинь бол бас л хөөрхий. Sorry? Did you get a tag on the green? No. It was a green Kawasaki with a big muscly dude. Yeah, he was like Huge dude. And I pushed him back. Амар том битээ залуу байсан л.
And then he fell because he fell. On video. You do? Yeah, you can see. Okay. You can see. I just rolled my bike out. Sorry. Do you want me to wake up Matty? Can you do Two times. Ronnie? Энэ хуршд нь бичлэг хийсэн биш тажуунаас нь. Нөгөө хэдүүлээ нөгөө ихэнд үтсэн бичлэг. Хуулийнхан бол бичлэгээ үтсэн. Хохирогчгээ дуудлага өгсөн үнтэй бол уулзсан, мэдүүлгээ авцсан. Сэжигтэн дээр очиод яг яасан хийсэн талаар тэр бичлэгийг хэдүүл хамтдаа үзье. There's video of the incident, right? It doesn't show the whatever started it, but it does show you beating him up pretty good. Did he cut out the rest? Тэр бичлэг үтсэн бичлэг дээр бол юунаас болоод тэр хэрэг болсон талаар бол харагдаагүй. Таныг те ингээд зодж байгаа бичлэг байсан гэсэн чинь Alan Richardson дээр тэргээс янзлцсан юм уу те? Эдит хийсэн юм уу гэдэг. This was from a neighbor. I'm just letting you know there is. Did he cut out the part where he shoved me off the bike? So this isn't from him. This is from a third party Was it witness. cut though? Was it edited? No. Тэгээ тэр нам өцгөл өнөө байж хат ингээд түлхснээ үзүүлээгүй те. You would have seen him shove me off my bike after I tried to leave peacefully. No, so I'm not accusing you of anything. I know, but like, I'm just what saying- have you seen though? Because if you didn't see that part, the rest doesn't make sense. So all I see is you beating up on him in the grass, You right? I missed- didn't. okay, And you missed the rest. which is why I'm here because it doesn't look good for you, and I want to figure out Тэгээ тэр намайг түлхсэн. what happened I'll show you before the that. tape, dude. Let's just watch it together. Би бичлэг хийсэн би чамд үзүүлээгээд He needs. You also need to do a toxicology report. He smells like alcohol. Okay. тэр бас согтууруулахундаа хэрэлцсэн баг шүү гэлээ бас шалгасан дээр хаа. This is it. Одоо тэгээ нөгөө хөрхий залуу маань энэ зогсож байгаа байхгүй юу? Одоо тэгээ жүжигчин Alan Richardson дээрсний одоо харъя да. Хөрхий юм та. Даач яв да. Alan Richardson бидээ уцсныхаа камер асаацсан. Камерт энийн даач тооцоолсонгүй те. So яг замын хажууд талд байж байгаа урдуур нь албаар очиж зогсож байгаа байхгүй юу? In me, bro? For what? For what? Get. For what? Stand in front of a bike again, dude. Чи ч одоо галзуурцсан юм уу? Яац ингэ мотоциклын урд зогсоодох ингэ хэлж байгаа байхгүй юу? Чи надаар тоглоод байгаа юм уу гэд. Doing what? You threatened my safety, bro. Are you kidding me? Чи миний аюулгүй байдал талдлаа ш та гэсэн чи нөгөөт чи яасан юм те. Knock me the fuck out now. Go ahead, knock me out. Go out. Би чамаа цогчмоор шүү гэсэн чинь. Тэгэлдэ цог гинэ. Энэ яг нэг жоохон багт ингээл янз янзын хүүхдүүдэд тааралдсан ш ингээл те. Цог гэлтэй. Цогчуул одоо гай болон за цэцгээд явдаг. Яг тийм болох гэдэг байгаа байхгүй. I've called the BPD. I've called them already because you've been driving around this neighborhood like a lunatic. Really, there's kids riding around here. Go ahead. Тэгээ би цагтаа дуудсан. Тэгээ чи өстө галзуу солиотой юм шиг л энүүгээр давхиж чинь тэнд ойрхон хүүхдүүд тоглож чинь гэж байна. Camera. Go ahead. Are you drunk right now, bro? Go ahead. Are you drinking? Go ahead. Тийм нөө байрнуудын хажууд нөө камернууд байгаа. Тэр камернууд бүгдийг битсэн гэсэн чинь мэн нөө чи ууцсан юм уу сохтуу юм уу гэж асууж байна. Call the police. Out of your mind, dude. Call the police. You lucky I'll knock you out, bro. Go ahead, knock me out. Go ahead. I called the police. Unbelievable, dude. I called the police. It's on camera. You're riding around here like a lunatic. I should have run you over, dude. You did? Би ч дайрчдаг гэж өгшөн гэдэг гэж байна. Хажууд нь хоёр хүүхэд нь байгаа шүү дээ. You did. I'm in my house, taking my bike. You're driving around like a lunatic. Call the police. A few moments later. I'm going to leave now because you're. Go ahead, leave. Drive around the neighborhood because you're driving around like a lunatic. And you what? I'm going to put an assault charge on you. I'm going to put an assault charge on you. Миний би талцсан талаар мэдүүлэг гомдол өгнө гэдэг. Assault charge. Assault charge on you. These kids, you're not. Okay, go ahead. Гэт явуулахгүй байгаад тах урдан зогсчод. Be over. No, dude, no. You. Go ahead. Out of your goddamn mind. What? Stay down. Stay down. Сая яг тэг ажуур нөнгөрөх гэсэн чинь түлхсэн юм байл л дээ. Тэгээ шууд босч ирээд гүв. Like, stupid. That's assault. That's assault. Go ahead. Jesus Christ. Чи над руу дайрлаа, надад алдлаа л гэдэг. I called the police. It's on camera. That's assault.
Тэгээ хоёр хүн бас амар дуулууртай ингээ байж байгаа юм те. Ерөөсөө юу ч ярихгүй хэлэхгүй зүгээр хараал зогсчихэд энэ бас нэг хүмүүжил баг шүү ер нь. By the way, all on camera. You're assaulting me is all on camera. Тэг бүр яваад өгчихгүй бүр ингээд өдөөлөөд байгаа зүгээр тултал нь өдөж байгаа байхгүй. Ингээ яваад өгөө. Майл дээр ингээд 10 гэж харагдаад байгаа зү. Мань хүн гудамжаар явжсэн хурд нь одоо энэ камераар тооцоолсон бил 20 хэдэн майлын хурдтай явсан. Тэр нь 30 км/цаг юм байл. Хотгондоо бол зөвшөөрөгдсөн хурд нь. За тэгээ бүгдээрээ энэ хэргийн талаар яг хоёр талаас нь ингээд нэг нь хохирогч гэдэг байгаа хүн, нэг нь сэжигтэн гэдэг байгаа хүнийхэн талаа өнцгөр нь юу болсныг нь бол харлаа. Ямар азар Алан Ричсон тэр биедээ камертай явж исэн. Эгээгүй байсан бол жинхэнэ амар асуудал болох байсан. Нэр хүнд рейтинг нь бол хага явж магадгүй байсан. Ямар азар биедээ камертай явж исэн. Тэгэхээр манайхаа ер нь бол мотон хонжоо хүмүүс бас ер нь камер нь айгүй зүгээр юм биш үү. Угаас камертай явдаг л болцсон байл л дээ. Америкийн цагтаа нар бол угаасаа шудраг энэ нэртэй төртөгийн талд нь нэг заавал ороод яваад байдгүй. Яг юу болсон, яасан бүх талаас нь авч үзээд шийдвэрийг гаргадаг байгаа. Дүүргийн прокуророос нь шууд энэ өдөрт нь хилцээд шийдвэрийг гаргацсан байлээ. Тэрийн бүгд төр хамтдаа уншээ. Нөгөө газар дээр нь ирсэн тэслэгч залуу дүүргийн прокурортой холбогдсон байна. Энэ хэргийн талаар ярилцахдаа Алан Ричсон бие хамгаалсан байна. Харин эсэргээрээ тэр Тейлор гэдэг нөгөө хөршин Алан Ричсны мототойгоо осолтоход буруутай гэж үзэж байна гэд хоорондоо ярилцсан байна. За тэгээ тэр өдрөө шууд нөгөө тэслэгч чинь Ричсэнтэй холбогдоод та гин буруутай биш болох нь бол энэгээр батлагдаад наа. Харин эсэргээрээ нөгөө хүнийг ялан дунгааж болно гэд ярьсан байна. За тэгээ яг тэр үед Тейлор гэдэг нөгөө нэг хохирогч байж байгаад сэжигтэн болцсон хүнтэй холбогдоод гítэл бүх бичлэгүүд нь гараад тарцсан болохоор нөгөө хүн чинь бол за би бол алдаа гаргажээ. Гин буруутайгаа хөлөө зөвшөөрч гинөө. Одоо энэ сошиал медиагаар амар их өөрхөн талаа мэдээлэл яваад байгаа талаар болиулсан юм аа. Хувийн амьдрал нь бүр эвгүүтэж байна гэх. За тэгсэн чинь Алан Ричсон яг ир хүн шиг хоншууртай зан гаргаж за энийг хэрэг мэрэг үүсгээд заавал шийдэх гээд яах вэ? Энэ хэргийг хааяа гэж цагдаад хэлсэн байна. Ийм сенсацтай асуудал өөрөөх нь нэр төрдөж чалтай асуудал босон ч гэсэн Алан Ричсон хоншууртай ирийн зан гаргаж новширхгүй одоо болио гэд Алан Ричсны карьер бол хаг өссөн. Америк мөртөөс хүм болгон мэдсэн бүх суугаар түүний талаар бол ярьсан мах хүмүүс магтсан. Тэгээ мань хүмүүс нөгөө хэрэгээ гарч явах үеэр бол өөрийнхөө сошиал медиа дээр бол нэг юм стори хийсэн байсан. Napoleon Bonaparte-ийн хэлсэн үгийг бичсэн байсан. Never interrupt your enemy when he is making a mistake гэдэг. Чиний дайсан чинь өрсөлдөгч чинь алдаа гаргаж ивэл бүү сатаа болоо тэгэл хайчих гэдэг. Ийм стори тавьсан. Манай аль хэдийн өөрийгөө энэ асуудал ялцсан гэдгээр мэдээ bijсэн байхгүй. Хууль шүүхэн шударгаар шийдтiin байна. Ямар азар биедээ body cam-тэй явж исэн. Тэгэхээр мааха энэ хэрэгээс суралцаарай. Бас ийм нөгөө эрэгтэй Karen гэдэг шиг Ken гэдэг хүмүүсийн талаар бүгдээрээ харцгаалаа. Монголч бас ийм хүмүүс байдаг. Тэгэхээр бас өөрсдөө хараарай. Айгүй муухай харагддаг шүү. Нэг ингэж химлээд яах вэ? Муухай шүү дээ. Өнөөдрийн ярилцсан сэдвүүгээр дуусчихин. Манайхан лайк, subscribe битгий мартаарай. Дараагийн контент хүртэл түр баяртай.